За өнөөдрийн хичээлийн сэдэв уран зохиолын найруулгын эхийн бүтэц дараалал байна. Хичээлийн зорилго уран зохиолын найруулгын эхийн бүтэц агуулгыг тайлбарладаг болно. За уран зохиолын үргэлжилсэн үгийн бүтэц дараалал өгүүлэгдэхүүний бүтцийг сэргээн саная. За хүүрнэсэн эхийн бүтэц нь бол агуулгын хоорондын харилцсан уялдаа хэлдэг. За ихэд өгүүлэгдэж буй үйл явдлууд нэг нөгөөгөөс урган гарч өмнөх нь дараагийнхаа шалтгаан болж уялддаг үнийг хэлдэг. За тэгэхээр эхлэл хэсэгт орчин дүр өгүүлэгдэхүүний талаар зайлшгүй шаардлагатай суурь мэдээллийг өгөх ба за энэ цаашдаа өрнөх шалтгаан буюу зөрчил үүсдэг. За харин үндсэн хэсэгтэр бол зөрчлийг тал бүрээр нь баяжуул улам бүр нарийн төвөгтэй идрэтийн нөхцөл байдалд үйл явдлыг үргэлжлүүлэх ба цааш өрнөх боломжгүй болтлоо заах хурцтнаа. Төгсгөл хэсэгт бол туйлдаа хүрсэн асуудал жаргалтай сайхан ч юм уу за эсвэл зовлонтой хэцүү аль нэг талдаа шийдвэрлэгдэх ба за хэрэг явдлын мөн чанарыг нэгтгэн дүгнсэн төгсгөлтэй байх нь хэлбэгээ. За уран зохиолын найруулгын эхийн за бүтэц дараалал бол за эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл гэсэн мэнхүү 6 бүтэцтэй байдаг. За тэгэхээр нь бол хоорондоо уялдаа холбоотой ингэж өрнөдгөө. За зохиолын эхлэл хэсэгт бол орчин дүр. За өгүүлэгдэхүүний талаар зайлшгүй шаардлагатай суурь мэдээллийг өгдөг бол за харин зангилаа хэсэгт үндсэн зөрчлийн суурийг нь тавь зохиол цаашаа хэрхэн өрнөх вэ гэсэн юм шалтгаан нь үүсдэг. За өрнөл хэсэгт бол зөрчлийг тал бүрээр нь баяжуулан улам бүр нарийн төвөгтэй эдрэттэй үргэлжлүүлэх өгүүлэгдэхүүний холбоосыг тавьдаг бол за туйл хэсэгт бол үйл явдал цааш өрнөх боломжгүй болтлоо хурцдсан хэсгийг хэлж байгаа. За тайлал бол энэхүү туйлдаа хүрсэн асуудал нь жаргалтай сайхан ч юм уу за эсвэл зовлонтой хэцүү аль нэг талдаа шийдвэрлэгдэх нь бол тайлал болдог. За ингээд за зарим зохиол бол хэрэг явдлын мөн чанарыг нэгтгэн дүгнсэн ингэж төгсгөлтэй байх нь байдаг. За тэгвэл яруу найргийн зохиолын бүтэц ямар ах вэ гэхээр за бадаг буюу за Монгол шүлэгтүүл хэвчлэн дөрвөн мөртөнд нэг бадаг байх нь түгээмэл байдаг. За хэмнэлийн хувьд бол үеийн тоо эсвэл өргөлтөөр тодорхойлогддог бол холбоцын хувьд толгой, холбоц, сүүл холбоц гэсэн ийм холбоцтой байдаг. За бадаглал зүй. Бадаг гэж тэгвэл юу хэлж байгаа юм бэ гэхээр за шүлэгт айзан аялгаар холбогдсон нэгэн цогц бүтэц зохиомжийг бүрдүүлэгч хамгийн том ахуйд нь бадаг байдаг бөгөөд за үүнийг хэрхэн бүтсэн ерөнхий хэлбэр байгуулалтын онцлог үүрэг ач холбогдлыг нь голлон судалдаг шүлэг судлалын салбар ухааныг бадаглал зүй гэж нэрлэдэг. За тэгэхээр шүлэг судлалд бадгийг шадын тоогоор 2-т, 3-т, 4-т, за 8-т, 14-т гэх зэргээр эсвэл толгой, сүүл, дунд холбох холбоцын давтагдах шинжээр нь ялах нь байдаг. Тэгэхээр Монгол шүлгийн хувьд бол хамгийн богино бадаг 2 шадаас бүрдэх ба энэ тэнцвүүлсэн 2 мөртийг хос уянга гэж нэрлэдэг. За уулнах олчин сэтгэл нь ойр. За энэ бол хос уянгын жишээ байна. Хинтээ хангаас саяны өндөр сайхан нурмууд хой зүгийн чим болсон ой хөвчүүлнэ. Миний шарга намны өргөн их говьд өмнө зүгийн манлай болсон элсэн махан далайнууд. За энэ бол шүлгийн нэг бадаг буюу дөрвөн мөрт байна. За шүлгийн айзан хэмнэл гэж юу юм бэ? Тэдгээр за жишээгээр хэдүүлээ харъя. За нэг мөр шүлэгт орсон өвс хүний өгүүлэх хэрэгтний зүй тогтол захирагдаж тодорхой хэмжээгээр жигд уйлан таслагдах үйл хэргийг шүлгийн хэмнэл гэж нэрлэж байгаа. За шүлгийн мөрүүдийн хооронд тодорхой хугацаанд давтагддаг эрэмблэгдсэн хөдөлгөөн үүсгийг айзан гэлнэ. За айзан хэмнэл нийлж байж шүлэг яруу сайхан сонсголонтой болтгоо. Тэр шувуу буцаад хэрөө унаадл өвсөн толгойд цан суугаад л гэж. За дэ явыг хасаж сүүл холболтыг ихшгээр уртсгаж за ил баймжтай өрстэй хамт дуутахад зөөлөн их шиглэнтэй айзан хэмнэл хөг аялгүй зохистойгоор наарч за зохиогчийн сэтгэл догтлол яруу хандлагыг илэрхийлсэн ийм жишээ байна. За холбоцыг бол толгой холбох, сүүл холбох, за дунд холбох гэж ингэж 3 янзын холболц байна. За чи бид хоёрын доогуур гол усан
өнгөрнөм чи бид хоёрын доогуур адуу мал бэлчнэм чи бид хоёрын доогуур өргөн тал сумбар уулс өнгөрнө чи бид хоёрын доогуур алсыг зорьсон далдан зам зурай. За энэ дээр бол чи бид хоёрын доогуур гэдэг. За энэ өгүүлбэрээр толгой холбосон байна. За тэгвэл дунд холбогдсон харанхуй шөнө сарыг хүснэм сартай шөнө нарыг хүснэм нартай өдөр жаргалыг хүснэм жаргалтай агшинд мөнхөрлийг хүснэм. За энэ бол дээр шөнө өдөр агшин гэдгээр дунд холбогдсон явж байна гэж үзэж байна. За харанхуйд гэрэл хэрэгтэй хаагцсан чөлөө хэрэгтэй хүлээсэнд учрал хэрэгтэй учирсанд жаргал хэрэгтэй. За энд бол хэрэгтэй гэдэг үгээр сүүл холбосон байна.